Та арай гудамж талбайд хээвнийг ил задгаа хогоо хаяад байгаа юм биш үсттэй. Та өөрийн мэдлгүйгээр гэрийнхээ хогийг орцсондоо тавиад байна уу? Та арай таарсан нүх болгоныгоо хогийн сав гэж боддгийн биш үсттэй. Тэгвэл бид танд хогийн савыг санал болгож байна. Дээрх асуудлуудыг шийдэх цорын ганц шалгарсан бүтээгдэхүүн бол хогийн сав юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар хогийн сав нь өндөрлөгтөн нийгэмшиж эхэлсэн цагаас үүсэлтэй бөгөөд өдгөө дэлхийн хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод байна. Одоо та бүхнийг хогийн савыг ашиглаж сурснаар амьдралдаа эерэг өөрчлөлт авчирсан эрхмүүдтэй танилцуулъя. Би ер нь онгорхой нөх болгоно руу хийх гэж оролддог байсан л та. Хогоо хийх гэж л те. Гэтэл би нэг өдөр хогийн сав байдаг гэдгийг олж мэдсэн. Хогийн сав гэдэг нь дээшээ харсан нэг иймэрхүү юм байдаг шүү залуусаа. Би өмнө нь энийг дээш доошоо явах нууц лифт гэж боддог гэсэн л та. Тийм болохоор хогоо орцсон хайчдаг байсан. Гэтэ одоо л өөр шүү. Би бол нь хогийн сав гэж юу байдгийг мэднэ л дээ. Гэхдээ энэ хогийн савыг сайн мэддэг байлаа. Энэ хогийн сав бол зөвхөн гялгарууд хайдаг бөгөөд хаягдсан гялгаруутыг дахин боловсруулах үйлдвэрлэлөө аваачиж нөхөн жорлонгийн доторлогоо хийдэг юм билээ. Тэгэхээр ер нь бол залуустай хандж илгээд зүгээр бити хаял гэж хэлье да. Хогоо хогийн саванда хийцгээе.